Оны 3 эрдэнэ үлээ. Хүмүүн заяа, цаг хугацаа, бэлэг оюун. Сургалтын хамгийн гол зангилаа нь сэтгэл тогтох гэсэн шүү дээ мөн үү? Сэтгэлийг яаж тогтоодгүй гэхээр дэгтэй байх юм бол сэтгэл тогтно, тийм ээ? Сэтгэл тогтох юм бол бэлэг оюун хурцтана гэж. Одоо би өөрийнхөө лекцийн гол санаал ингэж яваад байна шүү дээ. За, би та нарт нэг домог ярьж өгье яах вэ? Нэг бодистой ингэж тангаруулсан юм л дээ. Би бурхан болно гэж тангаруулсан гинэ. Өвдөхгүй, үхэхгүй, үтлэхгүй. Шашин болгонд бурхан гэж байдаг. Хэрвээ ийм болчих юм бол хэсэг сайхан байх хэрэгтэй тийм ээ. Бурхан болно гэж тангаруулсан гинэ. Би хамаг амьтныг аварна гэж тангаруулсан гинэ. Би хамаг амьтныг аварна гэж тангаруулсан гинэ. Би эрдэн болгоныг сурна гэж тангаруулсан гинэ. Эрдэн болгоныг сурчулшээс гошны гоё тийм ээ. Би Нисвансыг дарна гэж тангаруулсан гинэ. Нисванс гэдэг нь юу вэ? Дөрөвний яриад гарсан шүү дээ. Элдв бодол, түн бодол мөн үү? Тэгээд нөгөө бодистоо чинь эхний 3-ыг орхисон гинэ. Бурхан болохыгоо орхисон, хамаг амьтныг аврахаа орхисон, эрдэн бүхнийг сурахаа орхисон, ганцхан өөдрүүл орсон гинэ л дээ. Тэрний үхээр элдв бодлыг дарах. Элдв бодлыг яаж дарна гэлээ? Дигтэй байх нь шүү дээ мөн үү? Хуусны хэллэгээр бол сахил авна. 5 сахил авна шүү дээ. Энийг нөгөө бодистой чинь яс сахисан. Тэгсэн сэтгэл нь элдв бодлон дарагдсан гинэ. Ер нь элдв бодол дарагдчих юм бол хүссэн эрдэм сарны гэл тусч байгаа юм шиг орж ирдэг гэж байна. Ягаад тэгэхээр нөгөө бэлэг оюун 100% хүчин чадалтай хүчгэнэ шүү дээ. За тэгээд Нисвансыг дарчлаа. Хүссэн эрдэм бол өөрөө орж ирэх нь шүү дээ. Тэний дагуу. Хинд эрдэм бүү түүнд тус буй гэдэг утгаар тийм ээ. Хинд тус буй гэдэг утгаар амьтан бүхнийг аврах боломжтой болцсон. Ерөөс энэ 3 нийлбэрийг чинь л бурхан гэж хэлдэг байна шүү дээ. Нисвансыг дарсан, эрдэн бүхнийг сурсан, амьтан бүхнийг аварч чаддаг болсон. Энэ 3 чадлыг л бий болгосон хүнийг л бурхан гэж хэлдэг байна шүү дээ. Тэгэхээр энэ бол шашин гүн ухаантай холбоотой биш, гол нь хэлний арга гэж би яриад шүү, тийм ээ. Та бүхэн эхлээд бол дигтэй байгаарай. Тэр хэрээр бодол чинь цөөрөөд ирээ шүү. Ингээд сурахад бол их амар болно гэж. Тэгэхээр саяныхыг бол манай гигээ сургууль дээр бол нэг үүдийг нээвэл үүд нэгдэнэ гэж хэлдэг. Нэг үүдийг нээвэл үүд нэгдэнэ гэж. Гадуурх сургалт тийм ээ. Хятад ялгаагүй л дээ. Них олон үүд нээсэн байдаг байна шүү дээ. Тэгээд бүгдээрийг нь орж чаддгүй. Тэг миний гол арга бол ерөөсөө утгын үүдийг л нээж өгдөг. Ингэж явж байгаа тийш хараа авчдаг байна шүү дээ. Утгын үүд тийм ээ. Би ерөөсөө дүрм заадгүй. Шинэ үгс хийждүүлдэг, даалгавар өгдөг. Эхний үедээ бол. Тэгээ жоохон төвхтөөлдөө ингээд бас юу нэг хүнзээ нэг юм үг байд юм аа. Ном үгийг гүйцэтгэв. Үг утгыг гүйцэтгэв. Утга утгатаа үнэлэхүү утгыг шүтгэж нэг үг байдаг л да. Ди гэж юу вэ? Байна гэдэг нь юу вэ? Ди байна хэрэг болох. Шал болно шүү дээ. Газрын банз гэж байна мөн үү? За тэгвэл ди банк гөг үл болох. Гөө гэдэг нь болохоор арьс шир байх нь шүү дээ. Дээр үед бол арьс дэвсэг байсан шүү дээ. Дөрвөлжлөөд юу үсэж байна? Шалны холдаас. Ди банк жан хэрэг болох. Тоск. Пилта болох нь шүү дээ мөн үү? Пилта. Ингээд бүгдээр ингэж үүснэ хөлтөдөө. Тэгэхээр нэг 300-аас 500 орчим үсгийн утгыг л сайн ойлгочих юм бол эвлүүлдэг болчих юм бол ингээд яваад өгнө шүү дээ. 10,000 20,000 үсгэж болно өөрсдөө. Хий тийм ээ. Хийн дээр нэмэх нь ус юу усх вэ? Чи швэ хэрэг болох. Ундаа мөн үү? Миний гол хичээдэг арга бол эхлээд төлөвшүүлчихнэ. Түрүү хэлсэн шүү дээ мөн үү? Эсрэлийн тогтоочноо. Дараа нь юмаа заадаг. Ийм арга байна шүү дээ. За тэгэхээр манай ээж нь мог ирсэн үү? Мог нэг ярьж өгдөгтөө. Тэр хүмүүстэй ер нь юу шүү араа. Хүний хүн болгох, сурахад 3 хүчин зүйл байдаг юм аа. Нэгдүгээрт бол гэр бүлийн орчин. Английн зүрэг байдаг л да. 1 сайн эцэг 100 сайн багшаас илүү хүч. Тэгэхээр жоохон хүүхдийн тийм ээ. Жоохон хүүхд бол нэг 3 настайдаа төлөвшлийнх нь 40% бүрдсэн байдаг гэж байна шүү дээ. 7 хүрэхдээ 70% төлөвшсөн байдаг гэж байна. Тэгэхээр үнэндээ баг энэ үүднээс авъярах юм бол
Тэр хүний хүмүүжих төлөвшөлт бол гэр бүлийн үүрэг туулын чухал байх нь шүү дээ. Дахиад нэмээд 3 дахь нь бол нийгмийн хүчин зүйл их чухал байх нь шүү дээ. Та нарын үздэг кино, уншиж байгаа сонин сэтгүүл энэ 3 хүчин зүйлээс шалтгаалаад хүн төлөвшдөг байх нэ. Тэгэхээр миний бодлоор зөв нийгэм гэдэг бол сайн гэр бүл тийм ээ. Сайн нийгмийн орчин, сайн сургууль энэний үр дүнд бий болох нь шүү дээ. Өдрийн зөв дэглэмтэй байх хэрэгтэй. Хуучны хэллэгээр бол сахил гэж ярьдаг юм л да. Сахил. Тэгээд би яг хоо сахилгээ ярихаар нөгөө шашин, лам хуураг төөрөлдөж магадгүй, оюутнуудаа болохоор зөв дэглэмтэй гэж. Өглөө их хэрт тусчээ, орой их орой унтжээ, тийм ээ. Нэг жоохон тэр өмүүлээд байгаа найз нөхдөс. Бурхан багшийн хэлсийг гоё байдаг шүү дээ. Араатай аимшигтай биш ээ, сайндаа бие л идэнэ үз. Муу нөхөр аимшигтай, сэтгэлийг чи идэн шүү гэж. Тэгэхээр ялангуяа нэг уулзч хахад таагүй тийм ээ. Нэг л жоохон муу нөлөөтэй өндөр байх юм бол тэр найз нөхдөс холд болж өгвөл нөгөөдүүлээ сайхан өөртөө урвуул, сайн зүг рүү зал. Тэг хийдэг юм тодорхой. Тийм байх хэрэгтэй хүмүүс. Тэгээ ялангуяа тэр өмөрүүлээд байгаа юм байгаа шүү дээ. Зарим хүмүүс бол фест их ордог байж магадгүй тийм ээ. Фест орохдоо хэм гоё болж орж байгаа үстэй тийм ээ. За өнөөдөр нэг жоохон баг орно шүү. Нэг 10 минут л орчвол хэдэн лайк хэдэн шеэр байна харчаал гарья гээл. Нэг үтсэн болчихсон байдаг. Нэг үтсэн 3 цаг болцсон байдаг шүү дээ. Энэ л хүмүүстэй их гол юм шүү. Тэгэхээр та нар анзаарсан байх. Би бол үндсэндээ бол тэр ангаргын тэр заахтаа бол баг хятил зүг юмнээс заадаг. Нэг удаа хандчихдаг. Зөвхөн иймэрхүү юм яриад идэг. Тэгсэн мөртлөө хүн 100-андаа яг армаа уншдаг болсон байна шүү дээ. За манай ангараг бол маш хурдан сурсан. Нэг сарын хугацаанд л сураагаараа авцсан да. Гэтэ мэдээж юу юм л да. Сурна гэдэг нь утгынхаа үүдээр орчихыг хэлээд байгаа. Тэгээд хуучны хэллэгээр бол зүг яваад их юм бол бус чадварууд нь орж ирдэг юм л да. Нэг мэдсэн сонсгол онгооч нь тийм ээ. Нэг мэдсэн сонсгол онгооч нь тэр үндсэн дээрээ яриа хөрхөн бүрэлдээ яваад өгнө шүү дээ. Дистрата явах хэрэгтэй. Тэгэхгүй бол сонсгол яах вэ? Хэцүү байна гээл тийм ээ. Үндэ хараад уншиж чадахгүй байгаа юм бол сонсоод ойлгож байхгүй шүү дээ. Тэгэхээр гол яах вэ гэхээр эхлээд ойлгох руугаа зүтгэе яваад. Түрүүний асуулт асуудаг залуу хэн блэ? Нэр. За. Өөр асуулт байна уу? За өөр гой асуулт байна уу хүмүүстээ? За. Гараа өргөдөө. За. Юуны түрүүнд мянган оюутнуудыг амжилттай суралцуулж бид бүгдийн одоо энэ зөвчийг боловсон энийг сургаалыг ажиллаж байгаа танд энэ зүйлс нэг оюутан залуус зөвчөг гэж түүнээс ажиллаж байгаа яа. Надад оюутан бүгд сурагч бүгд суралцах зүйл жоохон суралцж байгаа зүйл айгуу сонир санагдаж байна. Би өөрөө хоёр настай. Манай томхор 3 настай. Би яг гадаад хэлийг хэдэн настай хүн суралцвал хамгийн тохиолдолтой байдгүй. Энэ талбайд хэлж байна. 5 нас, 6 настай. Юунд та боддоо би яагаад гэж хэлж байна. Би түрүүнд дурдсан шүү дээ. 6 хүртлээс суутан байдаг. 6 хүрээд сууншны явд суулаа, жирийн хүн болж хувирдаг. Үүний нууц хинж гэдэггүй гэж. За магадгүй сувдаа Батаа явдлыг 6 настай хөлт байж гэнэ л дээ. Тэгээ сургуульд орлоо. Тэгээд багш нь эхлээд аавс гэж заан штэ. Би хүмүүстэй бичүүлэхийг бол багшийн хувьд бол шууд бичүүлэхийг баг эсрүүцдэг юм аа. Хуучин залуу багш байхдаа их бичүүлдэг байсан. Тэр жоо үр дүн муутай арга. Ялангуяа ийм жоохон хүмүүсийг шууд бичгээд шаардныг бол их хүнд ачаал тусан штэ. Мөн үү? Тэгэхээр эхлээд сайхан уншуулаа сурч ил да. Тэгтэл бичүүлдэг байх нь. За нэг аавсгийн ацгаа татчаад житл нь бол алиг батнаашаа өдөрчи тов одноо. Нэг дээр нэмэх нь 1 тэнцэх нь 2. Мөн үү? За батнаашаа өдрөө алим зурнаа хоо гээл. Хүүхдийн чи алим зурхтаа дуртай л да тийм ээ. Нөгөөх даваа орж чадж житл чинь батнаашаа өдөрчи дуулна мамуунаас гэдэг эхэлдэг байх нь шүү дээ. Ингээл өмүүлээд эхэлдэг мөн үү? За Батын зоол уугаар дуусахгүй хүмүүс те. 4 дугаар ангид оронгуут нь 4 жил мобис их сургуульд тоо физикээр төгссөн доржгээд багш 4 жил сурсан юм а зөвхөн Батын толгойд өгөхгөөд хүлээгээ зогсож явах нь шүү дээ. За тэгээд мэдээж яриг дулмаагаад багш биологи заана.
Зүүрлээ хэлэх юм бол нэг математикаар Гаусс болгочих гээд байгаа юм шиг, биологоор Дарвин болгочих гээд байгаа юм шиг, физикээр Эйнштейн болгочих гээд байгаа юм шиг мөн үү? Сэтэл нэг сайхан л да. Тэгээд явж явсны эцэст 10 төгслөө, 12 төгслөө нэг л юм заагаагүй байдаг. Нөгөө бат чинь атом молекулын хөдөлгөөнийг мэднэ, бүтцийг мэднэ, нар сарны эргэлт хөдөлгөөнийг мэднэ. Хүн амьдрал дээр нь яаж хөлөө болж явах ёстой юм гэдгийг л заагаагүй байдаг. Миний үед л тийм байсан. Одоо бол учиргүй нэг айхтар болоогүй болоо. Тийм ээ хүмүүстээ. Тэгэхээр багш нар болгон болж өгөө нэг иймэрхүү юм ярьж байдаг. Гол нь хүн болох юм шүү. Түүнээс би зүгээр одоо нэг алх барьчаад хадж байгаа, үдж байгаа маягта, будж байгаа маягта биш юм шиг үдэнд бодож явах хэрэгтэй шүү. Хятадын нэг багш ярьжсэн л да. Болдоо багшаа таад хэлний хүн байна. Одоо ямах тамгатай хэлээч хараа. Манай өвөр Монгол залуучууд тийм ээ. Өвөр Монгол залуучууд ихтэй сургууль сурахт нь бакалавр, мастер хамгаалахт нь дипломаж бичүүлдэг гэж байна шүү дээ. Ягаад тэгэхээр энэ жижиг үндэстэн учраас хятадд хүндгээ бичүүлдэг юм аа. Тэгсэн Монголоос ирсэн мастеруудыг болохоор дипломын ажил бичгээд байх юм. Эдгээр чинь 1-2 жил сурсан шүү дээ. Тэгэхээр 10 хэдэн жил сурцсан өвөр Монгол хүн чадахгүй байгаа юм чинь энэ яаж сурах вэ? Багшийн хувьд, Батбомрын хувьд өстой үнэхээр хэцүү байх шүү. Энийг хэлж өгөөч гэж хэлжсэн. Энийг фотоштой юм шиг тийм ээ. Тэгэхээр хөнгөн сурах тийм боломж байгаа шүү. Тэгээ гол нь хөнгөн байна гэдэг нь болохоор бид нар хэллээ шүү дээ. Бэлэг оюуны 4 саад байдаг гэж мөн үү? Юу гэж хэллээ? Нисванс, автохоримтлах, атгах, бие үзэл гэж. Тэр нь болохоор энийг хэрэг үзүүлчих юм бол хөнгөн сэтгэл зүйж юм гарч ирдэг юм ахтуудаа. Тэг шарах уу хөнгөн сэтгэл зүй гэж. Тэг сайхан одоо манай хин шиг суудаа шиг болчихно. Олгоо. Над дээр бас долгормаа гэдэг шат маань байгаа 11 настай хүүхэд шүү дээ. 10 настай ирсэн. 10 сарын 5-наас эхлээл одоо манай орон ангид бол нэг 40 хүн суудаг юм л да. Тэгсэн нэг 10 настай хүүхэд чинь нөгөөдөл чинь дагуулахгүй арман дээр уншаа явцсан. Тэгээд англи нэг сайн сууртай л да. Тэгээд дээр нь бас чиглүүлж өгөөд бас ном уншуулж байгаа. Одоо бас сарын дараа бол Япон хэл заана гэсэн тийм бодолтой байгаа. Тэр энэ дашмал хэлэхэд хятадыг онцгой сайн сурах юм бол энэ хармаанд чинь Япон хэл ороод ирнэ. Миний хамгийн анх гаргасан толнуудад Япон толнууд байгаа шүү дээ. Өндөө бол би танхимд нэг өдөр сууж үзээгүй, нэг өдөр Япон мөчөө заалгаж үзээгүй. Тэгсэн мөртлөө хэтэл гайгүй суцсан чил Япон хэлний систем харагдаа явчихсан. Тэгэл харагдаж байгаа, баригдаж байгаа нэг авалгүй байх уу тийм ээ. Нөгөө хармаанд чинь Солонгос л орж ирдэг гэж байгаа шүү. Хятадыг сайн сурах юм бол энтлийн хармаанд нь Япон хэл, энтлийн хадаасанд нь Солонгос л орж ирэх юм шүү дээ. Тэгэхээр түрүүний миний ярьсан нөгөө нэг үүдийг нээвэл үүд нэгднэ гэдэг өсөж байна байна шүү.